За өнөөдөр хүртэл 90 амжилтлаа. 1 2 3 И. За бүгдээрээ сайн байна уу? Та бүгдд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэнээр болохоор би юу харах вэ гэхээр чиний crush чинь бас чамд crushлдгоо харилцан crushлдаг гэдэг яаж мэдэх вэ гэдэг чиний тухай ярьж өгч байна. Гэхдээ өнөөдөр яг энэ яриа болохоор маш юм одоо тийм догтлоосон үнэхээр кайфтай тийм зүйл байгаа учраас та бичлэгээ үзэхдээ ямар нэг юм ингээд чихмэл ч юм уу дэр ч юм уу юм ингээд бариад тэгээ үзээрэй заа. Тэгэх юм бол бүр илүү ингээд гой үзэгдэн заяа. За тэгээд хэрвээ миний бичлэгийг анхудаа үзэж байгаа, crush-ын бичлэг үзэж байгаагүй бол та плейлистэн дээр crush гэсэн бас байгаа. Одоо шууд доош харсан юм дээр дараа description box дээр би бичлэгүүдийн линкийг оруулчаа. Тэгээд дараад үзээрэй. За хамгийн ихнийх нь болохоор хэрвээ crush нь чамайг бас crushлдаг бол чамайг ширтэн. Би хэдүүлээ crush яаж найрах вэ 8 дугаарыг харсан шүү дээ. Ер нь бол тарих ингээд эргэн тойрны бүх мэдээллийг хүлээж авдаг ч гэсэндээ юун дээр яг ухамсар чинь төвлөрүүлдэг вэ гэхээр чиний хамгийн их дуртай байгаа зүйл дээр, чиний хамгийн их сонирхож байгаа зүйл дээр төвлөрүүлдэг. Тэгэхээр чи угаасаа crush-а бусдаас онцгой гэж бодож байгаа учраас чи олон хүн дундаас зөвхөн crush-аа л харахыг хүсэж байгаатай адилхан яг чам шиг crush чамаас чамайг л харахыг хүсэж байгаа. Дахин тэгж ажиллаж байгаа гэсэн. Тийм болохоор аль болох чамтай ойрхон суугаал, аль болох чамтай хамт байгаал ингээд гэсэн. Тэгэхээр нэг ажиглаад үз. Чамтай хэрвээ ойрхон ингээд яваад байх юм бол андаа ойрхон ингээд суудсан. Эсвэл чамаар хэдэж нуруугаа харуулцахгүй ингээд чамайг харах гад нүрээ харуулсан суудсан юм. Эсвэл та хоёр маш холоодаа ингээд нэг ширтээд нэгтэйгээ хамт байгаад байгаагаа мэдсэн болоод ер нь бол crushтай их магадлал маш өндөр гэсэн үг. Тэгээд дахиад дээрэс нь ер нь бол чиний бие организм хүртэл тархинд чинь ингээд захирагдаад өөрийн мэдлэг тэр хүний хажууд яваад өөрийн мэдлэг хажууд нь очиж суугаад ирэхэд ингээд тэр хүнтэй аль болох ойрхон байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та хоёр хэдий ч нэг тааралдаад байна гэдэг нь зүгээр хувь тавилан биш. Та хоёр хоёулаа харилцсан бие бинийгээ шохоорхоод бие бинийгээ crushлж байгаа болохоор тааралдаж хамтдаа байгаад байгаа юм шиг санагдаж байгаа гэж болох нэ. За хоёрт нь болохоор ер нь чамайг crushлж байгаа бол чиний тухай илүү их мэдхийг хүснэ. За ингэхдээ болохоор хэрвээ та хоёр сошиал медиагаар харилцдаг, эсвэл мессежээр харилцдаг бол асууж байгаа асуултыг та уцаар ярьдаг болч юм уу. Тэнгүүд чиний асуусан асуултанд уртаар хариулж ивэл нэмэх нэг оноо. Гэхдээ чамаас асуулт асуухтаа чамд чад бичгтээ ингээд нилээ урт хариулт авахаар ч юм уу ядаж тийм үгүй гэдэг хариулт авахаар буюу та хоёрын харилцсан яриа улам илүү цаашдаа урт удаан хугацаанд үргэлжлэхээр байх юм болвол дандаа ингээд нэг ямар ерөөс хариулт бичихгүй боломжгүйгээр юм бичээд байх юм бол чамайг бас crushлж ин гэсэн үг. Ер нь бол яа тэгэхээр чамтай аль болох хамт байхыг хүсэж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд харилцан яриагаа ингээд арай гэж нээсэн чат гэдэг шиг тэрийг ингээд тасалчихгүй ингээд үргэлжлэл тахын тулд дандаа тиймэрхүү дуу юмнууд бичнэ гэсэн үг. Тэгээд ерөөдөө чиний тухай маш их зүйлийг мэдхийг хүсэж байгаа болохоор энэ дээр нэг барьж авах юм байгаа зэ. Чи ерөөсөө тэр crushтай хэлж байгаагүй чиний багын хоч ч юм уу эсвэл өмнө нь сурдаг байсан сургууль ч юм уу. Ерөөсөө чиний хэлж байгаагүй мэдээллийг мэдсэн ярьж байх юм бол чамайг судалдаг гэсэн. Чиний тухай зүйлсийг одоо Facebook, интернет онлайнаас мэдэж болно, эсвэл чиний найз нөхдөс мэдчихэж болно гэсэн. Чиний ярьж байгаагүй зүйлийг мэдэж байна гэдэг чинь чиний талаар ирэл хайгуул хийсэн гэсэн үг хана штэ. Тэгээд та дээрээс нь чиний тухай илүү их мэдхийн тулд чамаас маш их олон янзын чиний тухай асуултуудыг асууна гэсэн. Ер нь бол бид нэг танихгүй хүнээс тэр хүний тухай юм асуугаад эсвэл нэг сонирхолтой хүнээс тэр хүний тухай юм асуугаад ямар ч шаардлага байхгүй. Бид нэр crush-аас л тэгэл ийм үү тийм үү юм дуртай юу энэ ямар чамд ямар санагддгөө энэ гоё тэр гоё гээл ингээл мэдээлэл цуглуулсан мэдээлэлтэй анализ хийгээл тэрэндээ таарсан үйлдэлүүдийг хийх гээл амханаа л ерөөдөө чамд таалагдах гэдэг гэсэн үг. Тэгэхээр crush нь чамайг crushлж байна гэдгийг яг чиний толон туссан тусгал шиг байна гэсэн үг байхгүй юу? Гуравт нь болохоор crush юм бол чиний чамайг гуравт нь crush нь чамайг crushлдаг бол яг чам шиг хажууд чинь ингээд сандарна. Ингээд сандраал үг мөгөө буруу хэлээл хаашаа харахаа мэдхэ болоод өөрийнхөө бүх үйлдэлийг хянаал ингээд бидрийг бас яг тэгж crush хажууд буруу юм хэлчихвэ яна ингээд юугаар утчихвэ яна ингээд эвгүй сэтгэл төрүүлчихвэ яна ингэчвэ тэгчвэ гэл амар олон бодоод байдаг шүү дээ. Тэгэхээр яг чам шиг яг тэгж байгаа гэсэн ингээд сандраал үг мөгөө буруу зуруу яриад шал өөр сонин юм яриад ингээд хам болол ер нь бол магадлаа гэсэн. Гэтэ хүмүүс болгон сандрахаараа өөрөөр үйлдэл хийдэж шүү дээ. Зарим хүмүүс сандрахаараа одоо ингээд ил гараад байхад зарим хүмүүс юу ч болоог юм шиг ингээд зүгээр байж чаддаг. Тэгэд яагаад байгааг нь сайн ажиглаарай. Ерөөд бол бид нар crush-а сайн ингээд сайн судлаад байгаа юм чинь яаж сандардгийг юм бараг мэддэг л болцсон байгаа дөө. Дөрөвтгөн болохоор бас маш гоё. Ер нь чамайг л ингээд мэдгээл нэг ямар бороо орж исэн чи чамруул гиндэ би гэдэг дуудаг штэ. Адар цутгаж байчи чамруул гиндэ би.
Тэрэн шиг заяа. Ингээл чам руу зүтгээд байгаа учраас чамтай маш удаан хугацаанд харилцан ярилцсан гэж байгаа. Өөр бид нар бол зүгээр нэг ингийн үнтэй 15-аас 30 минут ярихад амар удаа ярьж байгаа юм шиг санагдаж. Гэтэл краштайгаа бол 2-3 цаг ярих юм бол бүр жаргаж өхөнөдтэй бараа ингээл бүр цаг хугацаа хэр хурдан өнгөрч байгааг ч мэдгүй ингээл краштайгаа бүр ингэнэдтэй те. Тэгэхээр ерхэд чамтай тийм удаан хугацаанд ярилцаад ингээд чамтай хамт байгаад байна гэдгийг чамайг бас крашалдаг, чиний дэргэд байхаг хүсдэг, чамтай байхдаа жаргалтай байдаг, чамайг хараад баярлдаг гэсэн. За тэгээ энэ дээр нэг бонус олгоод хэлэхэд болохоор ер нь л краш чинь чиний хажууд инээмсэглэж явах хэвээр ер нь ингээд чамайг хараад нэг инээдгүй мөртлөө мишээдэг байх хэвээр. Ягаад гэхээр бид нар крашаага хажууд ингээд байгаадаа маш их жаргалтай байдаг шүү дээ. Тэр шиг хэрвээ краш нь чамайг крашлдаг бас яг тийм гэсэн. Тэр чамтай байгаа тэр баяр жаргаллаа ингээ бүр барьж дийлэхгүй ингээ инээмсэглээд инээгээд бүр ингээ нүүрэндээ гэрэл цэцраад ингээд идэх гэсэн. Тэр нь л харилцан крашлж байгаагүй хүмүүс яагаад нөгөө хүмүүстэй илүү их ингээ анзаарагдаад баригддаг вэ гэхээр угаасаа л яах нь нэг нэгээ ингээл нууцгаа хараад шиштэл юм болол хоёулаа хамт ойрхон явж маваал ойрхон сууж муугаал тэгснээл нэг нэгнээсээ хичээл тэгснээл нэг нэгнийхээ тухай хүмүүсээс асууж гөөгөөл ингээд хаарч нөгөө эргэн тойронд байгаа зүгээр хөөрлөн байдалтай биш хэвэн байж байгаа хүмүүс ч угаасаа ойлгоно штэ. Энэ хоёр яг гээл ингэ мэдэн штэ тий. Тийм болохоор ерхэд бол крашл харилцан бинийгээ крашлж байгаа хүмүүс амархан баригддгийн нэг шалтгаан нь энэ ахны. Дараагийнх нь чамаас маш их уучлалтгүй эсвэл чамд маш их баярлалаа гэж хэлнэ. За баярлалаа гэж хэлж байгаа уучлалтгүйг та нар бас ойлгож байгаа штэ тий. Баярлалаа гэж хэлж байгаа гэдэг нь магадгүй ингээд чи тэр хүнээс үзэг зээлж аваад буцаагаад өгч хахад баярлалаа гэн. Чи тэр хүнээс ном зээлж аваад буцаад өгч хахад баярлалаа гингүүтээ. Араас нь бүр чам магтана. Хөөч чи номыг бүр ямар гоё цэвэрхэн хэрэглэм бэ чи дээр нь сараарж аваад бүр ингээд зогхлоод баг хуцан ураа хайцсан байсан ч гэсэндээ л тэгээд яад гэхээр өөрөөр хэлэх юм бол краштайгаа зүгээр л ингээд уулзж байгаа нь тэгээд та хоёр хоорондоо харилцаж байгаа нь ингээд бүр нэг алхам ингээд ойртож байгаа л тэр хүнд маш их гоё байгаа учраас тэр гоё байгаа байдлаа бүр нуучдаггүй. Тэгээ баярлаа. Угаасаа баярлаа даймж жаргалтай болохоор баярлаа ахин дахин хэлээд байхгүй. Эсвэргээрээ маш эмзэг байгаа. Крашгаа алдчих уу гэж амар айж байгаа болохоор ингээд жаахан л бурууцдаг идэл төрүүлж байгаа юм шиг санагдаж байгаа юм дээр уучлаарай гэл ингээд гимшээл ингээд байгаа чамайг алдчихгүй, чамайг гомдоочихгүй, чамд бурууцдаг идэл төрүүлчихгүй гэж бодоод айгаад байгаа учраас ирэхэд бол тэгээд байгаа гэсэн. Ер нь крашлуулах чинь бас дэлхий дээр байдаг хамгийн гой мэдрэмжүүдийн нэг нь хаа. Тэгэхээр ер нь маш гоё. За, тийм хүмүүсээ галлал та хэдэл үнэхээр гатаархмаар байгаа маань. Дараагийн болохоор чамд үргэлж туслахад бэлэн байна. Тэгэд хамгийн гоё нь чамайг нөгөө байн харж чамайг байн ажиглаж байгаа болохоор чамайг гонхтой байна уу, ядарсан байна уу, өлссөн байна уу, эцсэн байна уу гэдэг чинь маш сайн мэдж анзаарч байгаа гэсэн. Тэгэхээр яг шидтэн шиг дэргэчин гарч ирээд амчин цангасан байхад хин ч хэлээгүй байхад зүгээр ухам тавчаад яваад гэж магадгүй. Өөрөөр хэлбэл ингээд амар дараад хөлтөж өгөх гэдэг хин ч хэлээгүй байхад чамд зүгээр дузаа хувцс юм дулаахан авчиж өгчөөд яваад өгч гэсэн. Ойлгосон уу? Тэгэхээр чамайг анзаараад ингээд чамайг халамжлаад анхаарад байна гэдэг чинь өөрөө чамайг крашлж ийн, чамайг онцгой гэж харж ийн, чамайг анзаарч ийн гэдгийг нэг хазаардалтахгүй юу ер нь л. Гэхдээ яг онцгүй юм энэ нь ингээд зарим хүмүүсийн боломжсон зан эсвэл зарим сайн хүмүүсийн ингээд тогтмол гэдэг үйлдэлтэй андуурах магадaltaй идэг. Тийм болохоор та өмнөх юмтай бас хавсаргаад сайн бодож үзээрэй. Амар надад ч гэсэн сайн байна гэд ингээд яажсэн чинь эсрэгээр юм болчихгүй. Итгэхгүй баха. Дараагийнх нь бол мэдээж чамайг крашлж байгаа юм чинь чамайг өөр хүнтэй хамт байгааг харангуйтаа жоохон ингээд гонглж мэnéглээл. Тэгснээ чамд тонирхаал санаа хардаад байгаа юм шиг хачиг үйлдэлүүдийг гаргаж эхэлнэ. Одоо чи зүгээр л нэг ангийнхаа хөвгтэй юм яриа сууж ингууд чам руу гонхтой харцсан ч юм уу эсвэл уралцсан харцсан ч юм уу ингээд нэг тиймэрхүү үйлдэлүүд гаргаж эхэлнэ. Тэгээд чамайг өөр хүнтэй ингээд жоохон хамт байлгах дург байгаа юм шиг алдчих вэ гэдэг айцтай байдлаа илэрхийлнэ гэсэн үг. Тиймэрхүүдээ сонин юм гаргаж эхэлнэ. Дараагийнх нь бас чиний тухай чухал зүйлсүүдийг санана. Чиний ярьж өгсөн ингээд нандин зүйлсүүдийг чин санана. Тэгээд бас дахиад чамтай нууцаа хуваалцсан. Гэхдээ ер нь ингээд нууцаа хуваалцах үед чинь бол чи жоохон хянамгайгаараа яг үнэхээр би бас яг энэ хүнд ингээд сэтгэл маань татагдж байгаа юу? Үнэхээр ингээд миний зөрсгөлтөр байгаа юм уу юу гэдгээ сайн бодоорой. Яагаад гэхээр чамд нууцаа хуваалцж байна гэдгийг бүр маш их хайртай болж байна гэсэн үг. Ер нь бол хэр баргийн үнд хүн нууцаа эргэдэл ярихгүй. Тэгэхээр тэгэж амар хайртай болсон. Тэгээ ингээд байж ангуут нь чи өөрөө нэг хөнгөн
тиймэрхүү хайжгаад хүнийг бүр амар гомдооч магадгүй. Тийм болохоор яг хэрвээ иймэрхүү дүү юм бүр крашсан гарч ирээд хамбал чи өөрхөн сэтгэл зүрхээ сайн уншлаарэ. Үнэхээр хайртай байна уугүй гэдгээ бодоорой. Тэгээд харилцаагаа цаашаа үргэлжлүүлэх үгүйгээ шийдэрээ. За энэ бол маш чухал шүү. Тэг чиний тухай чухал зүйлсийг санана гэхээр чиний одоо өмнө ярьжсэн жаргалтай түүхүүд ч юм уу эсвэл очиж үзхийг хүсдэг газрыг чинь санангуудаа тэнд чинь тийшээ чинь цугаа хумхуу гэдэг ч юм уу те. Скол бол чиний ингээд амар өвддөг юм мэдэнгүүтээ бүгөө яхаа мэ айгуул энийг тэрийг өвтгөж штэ тэр өвчнөж айгуул ингээд дахиад сэтэрчин гэдэг ч юм уу ингэнэ гэсэн үг. Яагаад тэгэхээр чамайг хайрлаж чамайг нандин найз чамайг онцгойгон гэж хүлээн зөвшөөрч байгаа болохоор автоматар тэр үйлүүдийг хийн. За ингээд бичлэг маань дуслаа. Тэгээд крашлах болтгоо гэдэг ерөөлөө бичлэгээ дуусгая. Тэгээд дуслал үзсэн баярлалаа. Баярлалаа.